Энэ жилийн кино наадмын нэр дэвшигчдийн нэгт Тайг Нуур Хэрийн дагуу кино оролцож байна. Найруулагчийн хэлснээр энэ бүтээл нь бурайд нутгийн үтсэглэн аяллаа үнцэн эх орноо танин мэдгүй чухлыг өгүүлсэн кино юм а. Гэвч энэ бүтээл амаргүй нөхцөлд бүтээгдэжээ. Хамгийн гол бэрхшээл нь хязгаарлагдмал төсөв байлаа. Ийм хэмжээний мөнгөөр ер нь кино хийдэггүй юм. Тиймээс бид бүхнийг өөрсдийн хүчээр хийсэн. Гэвч манай найрсаг тусч бурайдын ард иргэд тусалснаар энэ бүтээл үнэндээ ард түмний кино болсон гэж хэлж болно. Алс дорнод бүтээгдсэн кино бүтээлүүд тухайн нутгийн онцлог амьдралын хэм маягийг тусгадаг. Төслийн гол зорилго нь эдгээр бүтээлүүдийг дэмжих таниулахад оршдог. Ихэнх кино төсөл төвийн бүсэд бүтээгдэж тентхийн студи компаниуд л анхааралтай авдаг. Харин бидний хувьд хамгийн чухал зүйл бол алс дорнодод хийгдсэн энэ нутгийн тухай өгүүлсэн бүтээлүүдийг онцлог урамшуулах явдал юм а. 9 хором кино онцгой амжилтанд хүрч бүрэн хэмжээний уран сайхны баримтат хүүхэлдэйн кино эсвэл цувралын шилдэг найруулагчийн ажлын шагнал хүртжээ. Энэ кинонд бурайд нутгийн хүү Бата Шонжонов гол дүр бүтээсэн юм. Харин 2 дахь удаагийн дорнодын кино наадмын гол ялагч нь хөрш Якут нутгийн бүтээл байлаа. Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны хүүхэлдэйн кино буюу цуврал номинацт Итак, сегодня пошел снег, и это фильм «Легенды вечных снегов». Мөнхийн цас домгууд кино ялалт байгууллаа. Энэхүү кинонд сахан ард түмний эртний домогт үндэслэн хайр, үүрэг хариуцлага, хүний нэр төрийн тухай өгүүлдэг бүтээл юм. Энэ кино хүнийг өгсөн амандаа хүрч хэлсэн үгэндээ үнж байхыг сургах ёстой юм. Үгээ хэлсэн л бол тэр үгэндээ бат зогсох ёстой. Энэ бол маш чухал зүйл. Ялангуяа хайр сэтгэлтэй холбоотой үед. Особенно если это связано с любовью. Дорнодын кино наадам цаашаад ч хөгжиж хамар хүрээгээ тэлхээр төлөвлөж байна. Дараагийн удаа илүү олон төрлийн аудиовизуал бүтээлийг хамруулах гэнэ. Середина земли, Бурятия. Орос улбаны улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд бурайдаас 15 тамирч оролцсноос 11 нь медаль хүртжээ. Чебоксар хотын кикбоксчид 6 галт 2 мөнгө 4 хүрэл медаль авч нутагтсан байна. Зарим тамирчид ийм төвшний дэлхийн тэмцээнүүдэд оролцох туршлагатай болжээ. Илона Лебедова 6 жилийн өмнө мөн төрүүлэхийг зорж байсан ч 3 дугаар байрт орсон байна. Харин энэ удаа ууггүй бэлтгэлийн үр дүнд зарсандаа хүрч чаджээ. У меня было 2 боя. Обе девочки были с России. Би 2 тулалдан хийсэн. 2 өрсөлдөгч маань хоёулаа Оросын тамирчид. Хоёуланг нь 3-ыг харьцахын тэг. Шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр ялсан. Эхний өрсөлдөгч маань Оросын шигшээ багийн гишүүн, спортын мастер зэрэгтэй олон шагнал тамирчин байсан. Гэхдээ би илүү хүчтэй байж чадсан. Финалд ч ялалтаа буттгсан. Сүүрийн дэлхийн аварга болсон өөр нэг тамирчин бол Полина Агванова юм. Тэр тулаан бүрдээ ур чадвараа бүрэн харуулсан. Мои соперницы. Миний өрсөлдөгчид сонирхолтой бас хүчтэй байсан. Хагас шигшээ болон финалийн 2 өрсөлдөгч маань хоёулаа зүүн талаараа тулалдаг. Хагас шигшээд би 2 дугаар үед хүнд цохилтоор ялсан. Учир нь эхний үед надаас оноо хасагдсан тул алдаж болохгүй гэж шийдээд тулааныг эрт дуусгасан юм. Оросын шигшээ баг нийт дүнгээр тэргуун барьжсэн байна. Энэ бол зөвхөн тамирчдын төдийгүй дасгалжуулагчдын хүч хөдөлмөрийн үр дүн юм. Энэ үе шатанд ийм үр дүн үзүүлж байгаа нь манай холбооны хувьд сайшаалтай хэрэг. Бид дотоодын болон олон улсын төвчөнд өндөр амжилт гаргаж байгаагаа нотолж чадлаа. Дэлхийн цомын тэмцээнд 10 орны нийт 1000 гаруй тамирчин оролцсон байна. Андрей Слепнев, Валерия Смольникова, Данил Щербаков. Новости дня. Эртний өвийг мэдрэх тэр мөчөөс эхлээд орчин цагийн урлагт хүрэх аялал бол эрхүү холбоо эрт үеэс ихтэй урлаг хэмээх үтсгэлэнгийн төсөл юм а. Энэ дуран бүтээлчид Сибирийн дуу хоолойг сонсож эртний өнгө аясыг орчин цагийн урлагаар дамжуулан илэрхийлж үзчихжээ. Өнгөрснөө мэдэрч байж л өнөөг болгоно гэж оролцогчид итгэдэг. Манай үтсгэлэн Сибирийн эртний уламжлалт урлагт зориулагдсан. Уран бүтээлчид өөрийн мэдрэмж сэтгэлдээ илэрхийлж эртний ертөнцийг хэрхэн төсөөлдгөө харуулсан. Эртний урлагийн энгийн баримтлаг чанар нь орчин үеийн урлагт гайхалтай зохицдог. Энэхүү төсөөлд эрхүү хот болон мужийн уран бүтээлчид Оросын уран бүтээлчдийн холбооны гишүүд нэгдсэн байна. Энэ нь хуучны зүйлийг сэргээн босгох бус харин утга агуулгыг нь тайлах оролдлого юм. Эртний дүрслэлүүд өнөө үеийн хүний сэтгэлд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготой. Урлаг бол цаг хугацаагаар аялах хамгийн сайн гүр хэмээн тэд итгэдэг.
В каждом представленном здесь экспонате Энд үзэсгэлэнт тавигдсан бүтээл бүрт цаг хугацааны мөр бий. Жишээлбэл үзэгч бүр энэ шидэт хайрцагнаас өөрт таалагдсан бугуйвч, бүгж эсвэл эмгийг авч зүүж үзэж болно. Эдгээр бугуйвчны хээ дүрслэлүүд нь шишгээний хадны сүг зурагт суурилжээ. Би нэгийг нь сонгож зүүж үзлээ. мне кажется, Сайхан харагдаж байна шүү. неплохо смотрится. Живопись, батик. Уран зураг, үн тэглэл, яс сэлбэрийн урлаг эдгээр бүгд өнгөрсөн ба өнөөгийн цагийг холбог түүхийн амьд амьсгалыг мэдрүүлж байна. Дыхание истории. В 2020 году мне 2020 онд надад шишгээний хадны зураг бүхий археологийн дурсгал газарт пленерт оролцох хаз тохиосон. Энэ бол гайхамшигтай дурсгал. Зураачийн хувьд бид ийм зүйлсийг хүмүүст харуулж таниулах ёстой гэж боддог. Учир нь ийм дурсгалууд цаг хугацааны аясаар эвдрэх аюулт өртдөг. они разрушаются. Выставка из глубины веков работает. Эрт үеэс ихтэй урлаг үзэсгэлэн 11-р сарын 23-ны хүртэл үргэлжилнэ. Энд ирснээр та Сибирийн эртний өв соёл хэрхэн орчин үеийн урлагийн хилээр дахин амарч мөнхийн үн цэнийг хадгалж байгааг харна. Шанская Иван Прокудин специально для программы «Новости». На самом вкусном и энергичном событии. Декада здорового питания. Чита хотын сургуулиудад эрүүл хооллолтын 10 хоног аян энэ сарын 13-наас 24-ний хооронд зохион байгуулагдаж байна. Энэ үеэр хүүхдүүд тоглоомын хэлбэрээр шин ногоо, жимсний ач тус болон түргэн хоолны хор хөнөөлийн талаар суралцж байна. Фастфуда. 16 октября 10 дугаар сарын 16 бол дэлхийн эрүүл хооллолтын өдөр. Эрүүл хооллолтыг сурталчлах, зөв амтлах, дадал хэвшил төлөвшүүлэх зорилгоор Чита хотын бүх ерөнхий боловсролын сургуульд эрүүл хооллолтын 10 хоногийн нээлттэй арга хэмжээ болж байна. Школьники подготовили Сурагчид эрүүл хооллолтын тухай сэдвээр үзүүлбэр бэлдэж өсвөр үеийн найзуудтай амин дэмий ач холбогдлыг танилцуулжээ. Ахлах ангийн сурагчид хятадын соёлын талаар сонирхолтой танилцуулга хийж, жинхэнэ цайны ёслолыг хэрхэн зөв хийхийг үзүүлсэн. чайную церемонию. Чай нужно сначала Цайг эхлээд хэд хэдэн удаа угааж гашуун амтыг нь арилгах хэрэгтэй. Дараа нь цайг баг зэрэг хандалж байж жинхэнэ гүн амтыг мэдэрдэг. Үүнийг надад ээж минь зааж өгсөн. учила моя мама. Во время декады здорового Эрүүл хооллолтын 10 хоногийн хүрээнд сургуулиудад эцэг эхийн хурлыг зохион байгуулж байна. Эцэг эхчүүд сургуулийн хоолны газрын хоолыг амсаж, ариун цэвэр эрүүл ахуй шаардлага хэрхэн биелж буйг шалгаж байна. Мөн тэдэнд гэртээ эрүүл тосгүй, хорт бодисгүй хоол хийхэд зориулсан технологийн загварыг тарааж байна. Екатерина Бакшеева, Евгений Жеребцов. Подведение итогов. Якутын нисэх хүчний салбар өнгөрсөн зууны туршлагад өгнөхтэй суураас буюу шинэ үеийн нисгэгчдийг бэлтгэхээс эхэлж байна. Одоо шинэ нисэх техникийн сургуулийн барилгын ажил цаг хугацааны асуудал гэдэг нь тодорхойлсон. Якутск хотод ирээдүйн сургуулийн барилгын чулууг тавьж, бүтээн байгуулалтын эхлэлийг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Сегодня в рамках проекта Өнөөдөр 2026-аас 28 оны холбооны төсвийн хүрээнд энэхүү төслийн зураг төсөл болон барилгын ажлын зардлыг багтаах асуудлыг хэлцэх болно. Иймээс эх жилээс зураг төслийн болон барилгын ажил бодитоор эхлэн гэдэгт итгэлтэй байна. работа по проектированию и строительству уже начнется. Гэвч өнгөрснөө дүгнэхдээ дурсахгүй өнгөрөх боломжгүй зүйлс бий. Тэд ингэхдээ уран сайхны хандлагыг ашиглажээ. Якутын нисхийн 100 жилийн ойд зориулан Гагарны нэрэмжит соёлын төвд Саха тэнгэр нэртэй үзэсгэлэн нэгдсэн байна. И поверьте, так авиацию республики Якутын нисгийг ийм байдлаар урд нь танилцуулж байгаагүй. Энд архивын жинхэнэ дүрс бичлэгүүдийг Саахагийн домогт тэнгэрийн ертөнцийн уран дүрслэлтэй чадварлагаар уялдуулжээ. в отчине якутского пантеона. И это объединение. Орчин үеийн уран зураг болон мультимедиа контентыг хослуулсан энэхүү үзэсгэлэн үзэгчдийн сэтгэлд мартагдсан нэгэн мэдрэмжийг буюу Тэнгэрийн нууцлаг орон зайд хүндэтгэл бишрэл төрүүлэх зорилготой. Энэ санаа өөрөө аяндаа төрсөн юм. Бид одоо Гагарны нэрэмжит соёл орчин үеийн урлагийн төвд байгаа бөгөөд энд Якутын нисэх музей байрладаг. Энэ хоёр хүчтэй их сурвалж нэгдэж санаа манд бод биелээ олсон. Первыми эту Энэхүү үзэсгэлэн хамгийн түрүүнд Якутын орчин үеийн нисхийн хөгжлийг бүтээлцсэн ахмад нисгэгчид инженерүүд үзжээ. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалт бага биш юм. Өнөөдөр Якут улсад хамгийн өргөн нисхийн дэд бүтцтэй бүс нутагт тооцогддог. Улсын хэмжээнд 32 нисэх онгоцны буудал 170 гаруй нислэгийн талбай бий бөгөөд тэдгээрийг шинжлэх ажил салбарын гол зорилтуудын нэг юм. отрасли. Сүүлийн 10 жилд дэд бүтцийн өргөтгөл шинжилэл маш өргөн хүрээнд хийгдэж байна. Энэ хэд хэдэн үе шаттай хэрэгжиж байгаа. Энэ жилээс агаарын тээврийн хөгжлийн сангийн хүрээнд 2025-аас 30 оны их засварын хөтөлбөр эхэлсэн.
Очередной немаловажный Өөрийн чухал зорилт бол Нисэх онгоцны паркийг шинжлэх явдал. Бүс нутгийн засгийн газрын тэргүүн Кирилл Бычковын хэлснээр бүгд найрамдах ус холбооны бүх хөтөлбөрт идэвхтэй оролцож, нислэгийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Еще один приоритет. Бид энэ салбарыг аль болох бүх талаар дэмжиж байна. Гэсэн ч одоогийн байдлаар энэ хангалтгүй. Хөнгөлөлттэй нислэгийн хөтөлбөрийг өргөжүүлэх талаар олон санал ирсэн бөгөөд энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. И сегодня, и 100 лет назад Өнөөдөр ч 100 жилийн өмнө Якутийн нисхийн зорилго нэг бол бүгдийг холбож ард иргэдийн хэрэгцээг хангах явдал юм. Саад бэрхшээл байсаар ирсэн одоо ч бий. Гэвч нисхийн салбар урдын адил цээж дүүрэн одод руу тэмүүлэх чигүүртэйгээр урагшсан байна. тернии к звездам. Сарглана Неустроева, Виктор Дичковский, Якутск. Представляете лоток для Та төсөөлдөө өөрийгөө цэвэрлдэг муурны суулдуур. Ийм гайхамшигт төхөөрөмжийг бүтээж буйлдвар Хятадын Янжоу хотод өдөрт 500-аас 600 ширхгийг үйлдвэрлэдэг байна. 500-600 штук за день. Энэ бол манай үйлдвэр. Энэ шугам дээр манай хамгийн сүүлийн автомат муурны суулдуур үйлдвэрлэгддэг юм. Манай компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс эхлээд маркетингийн албад оролцсон 210 ажилтан бий. Чанартай бүтээгдэхүүн бүтээхийн тулд бүх хэлтсийн нэгт хамтын ажиллагаа хэрэгтэй. Однако Тус компани анхны баг ердөө 5 хүнээс бүрдэж байжээ. человек. Тухайн үед манай гарааны хөрөнгө ердөө 500 мянган юан байсан юм. 1000 метр шоо талбай бүхий үйлдвэр түрээслэн ганц хуванцар шахагч машин худалдаж авсан. Манай анхны бүтээгдэхүүн бол нохой зориулсан тавг байсан юм. Үнэн нь 5 юанаас ч хямд. Проведя глубокое исследование рынка, Гүнюана зах зээлээ судалсны дараа зөвхөн амтны тавг үйлдвэрлэх нь ирээдүйн чиглэл гэдгийг ойлгож, гэрийн тэжээвэр амтанд зориулсан ухаалаг бүтээгдэхүүн хөгжүүлэх салбарт шилжжээ. для домашних животных. Энэ өөрөө цэвэрлэгддэг муурны савыг бүтээхдээ компанийнхаа патентжуулсан технологиг ашигласан байна. Ариутгах ажиллагаа эхлэхийн өмнө таг хаагдаж муур дотгош орох боломжгүй болдог. Энэ нь санамсаргүй гэмтлээс урьдчилан сэргийлдэг байна. Бид 270 хим иргэдэг тусгай хөргүүрийн системийн технологиг ашигладаг. Ариутгахын үед сав аажмаар эргэж, бохир хэсгийг цэвэр дүүргэгчээс ялгадаг юм. Дараа нь цэвэрлэгдсэн дүүргэгчийг шигшүүрийн нүхээр дамжуулан буцаан гол савнд хитгэ. В 2020 году 2020 оноос компани гадаад зах зээлд гарах гараагаа эхлүүлж Amazon зэрэг олон улсын худалдааны платформ дээр бүтээгдэхүүнээ байршуулснаар анхны хэрэглэгчдийн базаа бүрдүүлж брендийн нэр хүндийг өсгсөн байна. узнаваемости бренда. Одоогоор бид Өмнөд Америк, ойрхот орнод Оросын зах зээлд ажиллаж байна. Засгийн газар гадаад үзэсгэлэнд оролцох зардлын татаас түнш болоход туслах хөтөлбөр зэрэг гадаад зах зээлд гарахад их дэмжлэг үзүүлсэн. Одоогийн байдлаар манай гадаад худалдааны орлого жил бүр 200%-аар өсөж анхны 30 мянган доллараас 40 сая Америк долларт хүрсэн. Многие компании Янжоу Янжаа хотын үйлдвэр үед үе дамжсан гэр бүлийн бизнес байдаг. Тэдний нэг Шугуан сойцны үйлдвэрийн захирал Түүсний юм. Тэрээр өвөөгийнхөө ихлүүлсэн ажлыг өвлөж орчин үеийн үйлдвэрлэлд шинжилэл хийж байна. и модернизирует производство. Энэ бол миний өвөө. Тэр 1976 онд үйлдвэрээ байгуулсан юм. 2002 онд эцэг минь удирдлагыг үргэлжлүүлсэн. Би 2013 онд хүлээн авсан. 3 үеийн турш бүтээгдэхүүн эрс өөрчлөгдсөн. Энэ бол хуучин загвар. Үсэн дундаж чанартай, бариул нь онцгүй. 2 дугаар үеийн загвар илүү орчин үеийн болсон. Харин миний үед функц, дизайн хоёр шин төвшөнд хүрсэн. Жишээ нь энэ сойз залуу эргэлтэгчдийн сонирхолд нийцүүлэн хийгдсэн юм. Модернизация продукции. Ийм шинжилэл тоног төхөөрөмжийн сайжруулалт, автоматжуулалтын үр дүн юм. Захим шилжилтийн бодлого нь зөвхөн үйлдвэрийн санхүүгийн ачааллыг багасгаа зогсохгүй, ажилчдыг шин технологи тасан зохицох сургалтад хамгаалжээ. К работе на новых установках. Би 1990 онд энд ажиллаж эхэлж байсан үед бүх зүйл гараар хийгддэг. Өдөрт нэг хүн 600 ширхэг сойзол үйлдвэрлэдэг байв. 2003 онд анхны автомат төхөөрөмжийг авсан. Одоо бид 4 дахь үеийн тоног төхөөрөмж ашиглаж байна. 60 тысяч единиц. На сегодняшний день продукция компании. Өнөөдөр тус үйлдвэрийн бүтээгдэхүүн Америк нэгдсэн улс, Герман, Их Британи, Япон болон Орос зэрэг 30 гаруй орны дэлгүүрийн тавиар дээр тавигджээ. И, конечно же, Россию.
Энэ бүтээгдэхүүнийг бид Оросын зах зээлд нийлүүлдэг юм. Түншлэл маань 10 гаруй жил үргэлжлэж байгаа. Жилд 3-аас 4 сая $4 борлуулалттай. Зах зээлийн хөгжлийн дагуу бид байнга шинэ бүтээгдэхүүн гаргаж байна. Жишээ нь энэ сойдсны үсэн дотор амны хөндийн арчилгааны эссенц бүхий микрокапсул байгаа. Ингэснээр шүдний хориглолгүй угаах боломжтой. Тун амар шүү. Шинэ технологийн дэвшил, уламжлалт үйлдвэрлэлийн шинэ амьсгал, Янжаава хотын үйлдвэрүүд эдийн засгийн шинэ бүтц рүү олон замаар интеграцлагдаж байна. Эдгээр амжилтын түүхүүд нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг бодитоор харуулж зогсохгүй, хятадд үйлдвэрлэх хэмээх ойлголт чанар инновацийн шинэ түвшинд хүрч, дэлхийн зах зээлтэй амжилттай нэгдэж буйг нотолж байна. Хөл бөмбөгийн дэлхийн авар шалгаруулах тэмцээн хүртэл 1 жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Харин бэлэг дурсгалын бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэн байна. Эдгээрийн ихэнх нь Хятадд үйлдвэрлэгддэг. EU хотын худалдаачин Вэн Цун Цян зах зээлийн өрсөлдөөнд бэлтгэхийн тулд урьдчилан нягт судалгаа хийжээ. Тэр бээр хэрэглэгчдийн онцлогийг нарийн судалж, бүтээгдэхүүн бүрийн дизайныг анхааралтай бодож боловсруулсан учраас шинэ каталогт нь янз бүрийн хэрэглэгчдэд зориулсан өргөн сонголт багтжээ. Вэний хэлснээр гадаадын захиалагчид аль хэдийнэ захиалгаа өгч хэлсэн байна. Манай нэг үйлчлүүлэгч загваруудыг үзээд их сэтгэл хангалуун байсан. Дараа нь 60 мянган ширхэг хөлбөмбөгийн тэмцээний бэлэг дурсгалын зүйл захиалсан. Энэ бол эх зүүн болох дэлхийн аваргатай холбоотой бидний анхны томоохон захиалга юм а. Гэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна түүнийг хамгаалах нь чухал. Вэн Цун Цян энэ оны эхнээс хойш хөл бөмбөгийн сэдэвтэй бэлэг дурсгалын 40 гаруй загварт гадаадын патент авсан байна. Гэхдээ тэр ганцаараа биш. EU хот бүхэлдээ дэлхийн аваргад бэлтгэж байна. Компани болгон дэлхийн зах зээлийг гүнзгий судалж, янз бүрийн орны соёл хөгжийн дэмжигчдийн сонирхлыг ойлгохын тулд ажиллаж байна. Жишээлбэл Европын хөгжийн дэмжигчид минималист загварлаг зүйлсийг илүү үздэг бол Өмнөд Америкийн фенүүд тодонготой эрч хүчтэй бүтээгдэхүүн илүү таалагддаг. Олон үйлдвэрүүд онлайн худалдааны платформуудыг ашиглан гадаад захиалагчтай олдгоо. Эдгээр платформуудын өгөгдлийн нүсэр систем нь үйлдвэрлэгчдэд эрэлтийг бодит цаг хугацаанд хянах, үйлдвэрлэл нөөцийн зохицуулалтаа илүү үр дүнтэй төлөвлөх боломж олгож байна. Одоогор бид гадаад захиалгуудыг түргэн шуурхай биелүүлэхийн тулд хуваараасаа төрүүлж ажиллаж байна. Дэлхийн аваргын захиалгууд орж ирмэгц бид тэдгээрийг гүйцэтгэхийн тулд бүх хүчээр ажиллах болно. Манай үйлдвэр өдөрт 30 мянган малгай, 10 мянган оролт үйлдвэрлэх хүчин чадалтай. Логистикийн салбар ялангуяа хил дамнасан цахим худалдааны хөгжил Хятадын EU хотын бизнес эрхлэгчдэд дэлхийн зах зээл томоохон давуу тал бий болгожээ. Хангамжийн тогтсон сүлжээнд бараа бүтээгдэхүүнийг илүү хурдан хүрэхээс гадна зардлыг бууруулж худалдаа авагчдыг илүү сэтгэл хангалуун байлгаж байна. Агаарын тээврүүд маш амар. Хүргэлт 2-оос 3 хоногийн дотор хийгдэж болно. EU хотын экспорт эрчимтэй өсөж байна. Хотоос гарч буй спортын бараа бүтээгдэхүүний экспорт 2025 оны эхний хагас жилд 5 тэрбум 860 сая юан буюу 823 сая $. Хүрчээ. Энэ нь өмнөх оноос 17% өссөн үзүүлэлт юм. EU хотын үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд байр суурь улам бэхжүүлж 2026 оны дэлхийн аваргын бэлэг дурсгалын гол нийлүүлэгч болоход улам ойртож байна.